За өнөөдрийнхөө YouTube бичлэгээр та бүхэндээ өнөө очиод Пол Пирсийн талаар ярьж өгч байна. За Пол Пирсийн хувьд сүүлийн үед NBA-ийн аналистаар ажиллаж байсан гэдгийг та бүхэн мэднэ. За тэрээр NBA-тэй маш ойр дотн харилцаа холбоотой ажиллаж байгаа. За тэр дундаа мөн LeBron James-тэй нэлээд олон удаа ам зөрүүлсэн мэдээллийг бол хийж байсан. За яагаад Пол Пирсийн хувьд LeBron James-тэй ам зөрүүлэх болсон шалтгааныг багч гисэн та бүхэндээ тайлбарлаж өгье гэж бодлоо. Яг гэвэл Пол Пирсийг NBA-д орж ирээд нэлээд доминант болцсон байх үед LeBron James нэлээд сүр дүйлэнтэйгээр орж ирээд энэ хоёрын хооронд нэлээд том өсөлтөө бий болсон гэж хэлж болно. Ялангуяа бүсийн финалд бол байнга шалгарч байсан гэдгийг та бүхэн надаар хэлдэггүй сайн мэдэх байхаа. За тэгвэл ингээд Пол Пирс LeBron James-ийн талаар юу гэж хэлж байсан талаар мэдээллийг үзүүлье. За өнөө очиод Пол Пирс нэгэн подкастт оролцох үеэр өөрийгөө LeBronтой нас чацуу байсан бол нөхцөл байдал ямар байх байсан талаар ярьжээ. Хэрвээ бид нэг үеийнхэн байсан бол LeBron 4 төрөйтэй байхгүй байсан гэж би итгэлтэй хэлнэ. Тэр Майамид авсан 2 аваргаач авч чадахгүй байсан. Хэрвээ бид нас чацуу байсан бол би түүнд ганцаар ноёрхох боломжийг олохгүй байсан. Тэр үед би насаа гисэн олон жил тоглосон байсан болохоор түүнтэй зэрэгцээд хэцүү байсан. Зарим бичлэгүүдэд үзээд би чинь бараг хөдлөж чадахгүй шахуу байна штэ гэж боддог. Харин би залуу байсан бол түүний хэмнэлтэд зэрэгцэж чадах байсан гэж боддог. LeBron James-ийн хувьд хувилрал эхлэхэд нэлээд олон тоглолтыг үндсэн гэдгийг та бүхэн мэднэ. За тэгвэл Пол Пирс, Kevin Garnett нар энэ талаар нэгэн подкастээр ярилцсан байна. За Ticket and True подкастаар LeBron James-ийг Бэртлээсээ эргэн ирэх үед Lakers дэх үүргийн талаар ярилцжээ. Пол Пирс хэлэхдээ LeBron буцаж ирэх үедээ Lakers-ийн сайн амжилтыг цааш нь хадгалахыг хүсвэл сэлгээнээс тоглох хэрэгтэй. Учир нь LeBron-ы талбай дээрх татах хүч хэтэрхийх. Түүнийг талбай дээр гаргахад бүх зүйл түүн рүү төвлөрдөг. Тэр багийнхаа довтлооны ихэнх хэсгийг хянах хэрэгтэй болдог. Ингээд эхэлвэл Lakers-ийн одоогийн хэм маяг үгүй болно хэмээн хэлсэн байна. Харин үүнийг сонссон KG түүний гайхсан байдалтайгаар чи LeBron-ыг гарааны бүрэлдэхүүнд тоглох чадaltaй байхад нь сэлгээн суулгахыг хүсэж байна гэж юу? Бурхан минь. Түүний тоглолтын төвшөө огт унаагүй шүү дээ. Чиний багийн 3-4-р төвчний тоглогчид сайн тоглолоо гэд багийнхаа хамгийн шилдэг тоглогчийг сэлгээн суулгаж болохгүй шүү дээ хэмээн эсрэг байр суурийг илэрхийлсэн байна. Харин Пол Пирс хариулна. Түүний тоглолтын төвшин унаагүй. Тэр одоо ч өмнөдөө ижил стат үзүүлж байгаа. Гэхдээ Lakers-ийн одоогийн систем зөвхөн LeBron-ыг сэлгээнд байгаа үед л ажиллана. Учир нь LeBron-ы тоглол Luka-тай зохицохгүй хэмээн байр сууриа хамгаалж байжээ. Пол Пирсийн үед тоглох үед NBA-ийн шилдэг бүхий л сайн тоглогчтой хамт тоглосон. За тэгвэл тэдгээрээс хамгийн хамгаалахад хэцүү тоглогч хэн байсан бэ гэдэг асуултанд тэр инхүү хариулсан байна. Мэдээж Carmelo Anthony л хамгийн чанган. Миний хувьд хамгаалахад хамгийн хэцүү 5 тоглогч гэвэл Kobe, McGrady, Vince Carter, LeBron James, Carmelo Anthony хэмээн нэрлэхтэй. Нью-Йорк Никсийн суперод тасан Carmelo Anthony NBA-ийн хамгаалахад хамгийн хэцүү тоглогч хэмээн онцлог хэлжээ. Пирс хэлэхдээ хэрэг би энэ лигийн хамгаалахад хамгийн хэцүү нэг л тоглогчийг нэрлэх хэрэгтэй болвол тэр нь Carmelo Anthony байх болно. Anthony бол том болон хүчрхэг байдлын цорын ганц хослол. Мөн тэр бол дэлхийн жишгт нийцсэн шидэлтийн техниктэй төдийг цагирагт оруулах төрөлхийн авьяас чадвартай. Ийм л зүйл түүнийг бусдаас онцгой болгодог. Түүний тоглолт бүх талаараа элит төвшнийх. Зарим гайхалтай тоглогчид өөрсдийг нь онцгой болгодог 1-2 л онцгой ур чадвар байдаг. Харин Carmelo хамгаалагчдын хүнд байдалд оруулдаг бүхнийг хийж чадна. Тодорхой хэдэн байрлалуудаас илүү сайн шиддэг тоглогчид байдаг. Харин Carmelo-д өөрийн шидэлтэд оруулдаг байрлал гэж байхгүй. Миний бодлоор түүний биеийн хүч, шидэлтийн техник NBA-д хосгүй. Түүний эсрэг хамгаалж байгаа бол чи ганц ч хором хоцорч болохгүй. Хэмээн Carmelo Anthony-г магтан хэлж байсан байна. Пол Пирсийн үед хүнд хэцүү амьдралыг туулж NBA-д тоглох болсон тоглогч гэдгийг та бүхэн надаар хэлүүлэхгүй мэдэх байхаа. За тэгвэл тэрээр нэгэн шөнийн цэнгэний газрын гадна 11 удаа хутгалуулж байсан гэдгийг та бүхэн мэдэх үү. Бостон хотын өмнөд хэсэг хөл хөдөлгөөн ихтэй театрын дүүргийн 51-р годамжинд Бишов нэртэй шөнийн цэнгэний газар байдаг. 19 жилийн өмнө энэ газарт Баз нэртэй нэгэн шөнийн клубын газар байсан бөгөөд 2000 оны 9-р сарын 25-нд зохиогдсон нэгэн арга хэмжээнд Пол Пирс оролцож явахдаа 11 удаа хэрцгийгээр хутгалуулж амиа алдагдсан аимшигт хэрэг гарчээ. Шалтгаан нь хоёр залуугийн зодооныг болиулах гэж дундуур нь орсны улмаас олныг хамарсан маргаа өсч түүнийг гэмтээсэн гэж эхлээд яригддаг байсан ч сүүлд нь Пирсийн өгсөн мэдүүлэг дээр бол түүнийг хэдэн бүсгүйчүүдтэй ярилцаа зогсож байхад нь энэхүү бүсгүйчүүдийн нэгэнтэй нь холбоотой хоёр залуу ирж буруугаар ойлгон нөхцөл байдал үүссэн гэдгийг гэрчилсэн байдаг. Тэрээр нүгэр хүзүү болон нурууны тус газраа нийт 11 удаа хутгалуулсан бөгөөд хамгийн хүнд шарах нь түүний уушгийг 7 инч зүссэн байжээ. Түүнтэй цуг клубд явж байсан ч энэхүү зодон болох үед угаалгын өрөөнд байсан багийн анд Тони түүнийг
эмнэлэгт хүргэж өгсөн бөгөөд тэрээр эмчээс би өнөөдөр өгөхгүй хэмээн асууж байсан гэдгээ. Гэвч ид шидийн гэмээр зүйл болж түүний хагалгаа амжилттай болсноос гадна тэр сар гаруун дараа эхэлсэн улирлын бүх тоглолтонд оролцож 25 оноо 6.4 самбар 3 хоногчтой дамжуулалт 1.7 бөмбөг тасалтыг дундчилж байжээ. Үнэхээр бурхан түүний талд байсан гэдгийг нотлох олон зүйлийн нэг нь түүний өмсөж явсан савхин хөрөм хутга илүү гүн зогтохоос баг зэрэгч болтугай хамгаалсан гэж Томми Хенсон хэлсэн байдаг. Түүний хутгалсан хүн нь 7-оос 10 жилийн ялыг авсан бөгөөд хамтрагчтай нэг нь 1 жилийн ял авчээ. Энэхүү үйл явдал нь Пол Пирсийн гайхалтай тесрэлтийг тодорхой хэмжээнд бууруулсан гэж үздэг. Пол Пирс хэлэхдээ бити бууж хүчтэй бай. Чи ч гэсэн чадна. Ийм үгс дандаа сонсдог үстэй. Өнөөдөр би ийм зүйл хэлмээргүй байна. Худганы шарах 7 инч гүн. Зүрхнээс нь үл ялэг зөрсөн. Зузаан савхин өрөм, зузаан нөхөрлөл түүний амийг аварсан байдаг. Үүний дараагаар Пол Пирс сэтгэл готрол төгшөөртэй тэмцэх хэрэг гарсан. Сэтгэл готрол гэдэг нь хүний бодол, зан үйл, сэтэл, мэдрэмжид нөлөөлдөг сэтгцэн эмгэг юм. Сэтгэл готролтой хүмүүс зөвхөн гунигтай байгаа зогсохгүй физиологийн хувьд ч өөрчлөгддөг. Тархины ихэнх хэсгийн үйл ажиллагаа алдагдаж, үргэлж сөрөг зүйлсийг л харна. Харин төгшөөр нь бодит байдалд үл нийцэх өчүүхэн зүйлсээс ч хэд болгоомжилж айх эмгэг юм. Харуул хамгаалталд 24 цаг түүнийг мансан ч тэрээр айсан хэвээр. Хэдэн 7 хоногийн дараа олон хүнтэй газраар явхад төвчхүү санагддаг байсан тухайгаа ч ярьж байсан юм. Түүнд хүртэл Бостны арын албаныхан зөвлөгөө авахыг ятгсан ч байдаг. Пол Пирс хэлэхдээ би өөрөө үнийг давж чаднаа. Хэн ч миний асуудалд оролцоосоо гэж хүсэхгүй байна гэж хэлж байсан байна. Пол Пирс энэ байдалтайгаа эвлэрч болохгүй. Хурдан талбай дээр гарах хэрэгтэй хэмээн бодож бэлтгэл сургуультаа тасалтгүй хийж эхэлсэн. Үүнийг хийхдээ л аюулгүй байдлыг мэдэрдэг байжээ. Бэлтгэл дуусах мөчид дахиад л айж эхэлнэ. Унтаж чадахгүй байна гэдэг наад захын асуудал. 2000 оны улирал эхлэхэд тоглогчид фэнүүтэй уулзах үед ч Пирс тэдний нэг хэсэг байхыг хичээсэн ч олон хүнтэй байхад шууд зүрхэнд элсэж гар нь хөлөрч өөрт нь таагүй байсан тул үүнийг хийж чаддгүй байсан тухайгаа ч хэлж байжээ. Ингэж явсаар тэр ойр дотны хүмүүстэй сэтгэлээ хуваалцаж тусламж авч хэдэн жил тэмцсэний эцэст энэхүү асуудлаа даван гарчээ. Тэрээр миний амьдралыг аварсан зүйл бол цорын ганц сагсан бөмбөг хэмээн хэлж байсан удаатай юм а. Цагийн зүй тгийг заагаагүй байхад тоглоом дууссан гэж бүү бод. Үнэн очит Пол Пирс. За Пол Пирсийг LeBron James-аас гадна маш олон тоглогчтой харьцуулсан байдаг. За Пол Пирс болон Dwayne Wade-ийн ийм нэг яриа явж исэн. За Пол Пирс илүү юу Dwayne Wade үү гэд. Харин үүнд Richard Jefferson хариултыг өгсөн байдаг. Сүүлийн шидэлтийг хийх бөмбөг Dwayne Wade-ээс илүү Пол Пирсийн гарт байвал би эмээх болно хэмээн хэлж байсан байна. За тэгвэл Wade Пол Пирст хариуг нь өгсөн байдаг. Америкт түрээсээр амьдрах хэцүүг би мэднэ. Ойлгож байна. Би түрээсгүй амьдртгаа. Чухамдаа Wade миний карьер чинийхээс илүү. NBA-ийн дараах амьдралын карьерч чинийхээс илүү гэсэн мэдгдлийг хийж байсан байна. Пол Пирсийн хувьд Fox Sports сувгийн 1-р багта аналист хөтлөгчөөр ажиллаж байсан гэдгийг та бүхэн мэднэ. Тэрээр энэхүү шууд нэвтрүүлгийнхаагаар нэгэн зүйлийг ярьж байсан байна. За Speak нэвтрүүлгийн цуцлахаас хэдхэн хоногийн өмнө Пол Пирс энэхүү шоун дээр нэгэн олонний анхаарал татсан маргаан дагуулсан мэдээлэл хийсэн олон нийтийн сүлжээгээр хурдцтай тархсан юм. LeBron James нэгэн подкастын Kevin Durant болоо сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн чадварлаг оноо авалтын мастер байж магадгүй хэмээн хэлснийг сонсон Пол Пирс өөрийгөө мөн энэ ярианд нэгдэх ёстой тоглогч хэмээн мэдэгдэж LeBron-ы хэлсэн үгэнд сэтгэл дундуур байгааг илэрхийлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ би сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн цэвэр онооны машин байж магадгүй. Учир нь би оноо авахад хэрэгтэй бүх зүйлээр тоноглогдсон хүн. Энэ ярианд намайг ч бас оруулах хэрэгтэй гэж бодож байна. Би хамгийн төгс оноо авахч байсан гэж хэлжээ. LeBron Durant-ийн үр ашигтай байдлыг нь онцолсон. Учир нь би Durant-аас ч илүү хүнд нөхцлөөс шидэлтийг унагадаг байсан. Харин Kevin Durant бол 7 фут өндөртэй учраас хүссэн үедээ хаанаас ч шидэлт хийх боломжтой байдаг. Тэр өөр дээр нь хамгаалахаар ирсэн хүнийг бараг л олж хардгүй хэмээн хэлж байжээ. Fox Sport нэг сувгийн зүгээс сувгийн хандлалд унсан үүнтэй холбоотой зарим бүтцийн өөрчлөлтүүдтэй холбоотойгоор Пол Пирсийн хөтлөө явуулж байсан тус Speak шоуг зогсоох болсноо аль биесээр мэдэгдсэн юм а. За Пол Пирсийн хувьд шилдэг 5 гарааны тоглогчийг нэрлсэн байдаг. Үүнд мэдээж тэр LeBron James-ийг оруулаагүй. За Пол Пирсийн нэрлсэн гарааны тавтууд гэвэл Michael Jordan, Kareem, Bill Russell, Magic Johnson, Kobe Bryant. Пол Пирс яагаад LeBron James-ийг оруулаагүй талаараа хэлэхдээ LeBron бага анхнаас нь rebuilding хийж шилдэг болсон зүйл байгаагүй. Miami Heat-д очиж баг бүрдүүлж, Cleveland-д ирээд л бас л баг бүрдүүлсэн. Jordan, Kobe, Duncan, Bill Russell гэх агуу тоглогчид өөрсдийн бага анхнаас нь топ баг болгож хөгжүүлж чадсан. Үүгээрэл
ялгаатай байгаа юм да гэж тэрээр хэлжээ. За Пол Пирсийн хувьд хэрвээ шилдэг тоглогчид өөрт нь байсан бол илүү олон аврагын бүгжтэй байх байсан талаар ингэж хэлсэн байна. Хэрвээ миний замналд Шак эсвэл Леброн тухайн үеийн Майами Хит багийн бүрэлдэхүүн байсан бол хэлбэрх нь 5-аас 6 аврагын цом өргөх байсан хэмээн хэлж байжээ. Пол Пирсийн хувьд Бостон Селтикс багийн шилдэг тоглогч Джейсон Тейтмийг өнөө цаг үеийн хамгийн шилдэг хэмээн үздэг тухайга ингэж хэлсэн байна. Яг одоо Америкийн хамгийн шилдэг тоглогч гэвэл Джейсон Тейтм байна. Миний бодлоор тэр Кевин Дурантыг үүдсэн, Леброн Джеймсийг үүдсэн, одоо ганцхан Стеф Тейтм гэдгийг л яриа үлдлээ. За маш олон NBA-ийн зодог тайсан тоглогчдод одоогийн NBA амархан санагдаж байж магадгүй юм. За Пол Пирс гэсэн энэ талаар ингэж хэлсэн байна. Би эд үеийнхаараа 2020 онд тоглож байсан бол 50 оноо дундчлах байлаа. Надад товтлооны ямар ч сул тал байхгүй. Би 3 онооны шидэлтийн тэмцээнд төрүүлж байсан. Тэр тэмцээнд Стефен Curry хүртэл оролцож байсан. Тэр чинь Стеф шүү дээ. Харин би түүнийг ялсан. Тэр бүх цаг үеийн хамгийн сайн шидэгч мөн үү? Тэгвэл би түүнийг ялсан. Миний хэлэх гэсэн санаа энэ л байна хэмээн хариулж байжээ. За Пол Пирсийн хувьд нэгэн лайв бичлэг хийснийхаа дараа ажлаасаа халагдсан юм маш олон хүн ярьж байсан. За тэгвэл үүнд тэрээр хариултыг өгсөн байдаг. Тухайн үед би ердөөл хөвгүүдийнхаа төрсөн өдрийн үдшилэг дээр байсан. Жохон согцсон байсан байх. Яг гэхээр би ажлаасаа халагдчихсан байсан. Хүн бүхэн л алддаг. Гэвч үүнийг хүмүүс буруугаар ойлгосон байсан. Аливаа зүйл ямар нэгэн шалтгаантай л байдаг хэмээн хариулж байжээ. За олон хүмүүс NBA-ийн тоглогч болчихл юм бол маш алдартай мөнгөтэй болдог гэж бодож байдаг баг. За тэгвэл Пол Пирс анхны цалингийнхаа талаар ингэж ярьж байсан байна. Намайг 10-аар драфтад сонгогдоход миний жилийн цалин $1 сая байсан. Гэхдээ тэр жил NBA ажил аялалд болж тэр цалингийн тал нь хасагдчихсан. Тэгээд дахиад 100 мянгаыг суутгаад татвар аваад тал болж ирсэн. Тэгэхээр үнэндээ миний гар дээр ердөө 200 мянган л орчим доллар ирсэн. Надад эмчилгээний зардал хэрэгтэй байлаа. Бостонд байр түрээслэх хэрэгтэй. LA-д байсан үедээ бас $2,500-аас $3,000 байрны зардал гарна. Ингээд хэлэхэд анхны жилд маань үлдсэн мөнгө бараг л 10,000 байсан байх таа гэж хариулж байжээ. За Пол Пирс хамт хүчин зүтгэж байсан Шакил О'Нилийн талаар ингэж хэлсэн байна. Би танд амлая. Хэрвээ Шак ирүүл байсан бол би тэр жил авраг болох байсан. Шак бол Кевин Дурантаас илүү сүр нөлөөтэй цорын ганц хүн хэмээн магтан хэлж байсан байна. За өнөөдрийнхөө YouTube бичлэгээр та бүхэндээ Boston Celtics-ийн домог Пол Пирсийг танилцуулаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай.